Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар маань эхэлж байна. Хүн бүр амьдралдаа их бага ямар нэг байдлаар буруутгалыг мэдэрч үзсэн байдаг. Өөрөө өөрийгөө буруутгах буруутгал биднийг дотроос маань хэмэлж, биднийг ямар нэг буруу зүйл хийсэн гэж цаг ямагт чижилж байдаг. Гэвч буруутгал бүхэн адилхан гэж ойлгож болохгүй. Заримдаа бид Библиэд заасан хэм хэмжээ, ёс суртахууны хэл хязгаарыг зөрчихөд Бурхан бидэнд анхааруулахын тулд буруутгалын мэдрэмжийг өгдөг. Энэ бол жинхэнэ мэдрэмж. Харин хуурамч буруутгал нь Бурханаас биш, диаволоос ирдэг. Энэ төрлийн буруутгал бидний сэтгэл зүйг тогтворгүй болгож, Бурхантай харилцах харилцааг маань доголдуулдаг. Тиймээс хэрвээ та хизээ нэгэн цагт буруутгалыг мэдэрч байсан бол магадгүй яг одоо тэрхүү таагүй мэдрэмжэндээ автсан байгаа бол доктор Стенли яриаг анхааралтай сонсоорой. Доктор Стенли өнөөдөр бидэнтэй буруутгалын асуудлыг хэрхэн зөвөр шийдэх талаар ярилцах болно. Бид өөрсдийнхөө мэс чанартай зөрчилдөж, буруу гэдгийг нь мэдсээр байж тэр зүйлийг үйлдэх үед бидэнд ямар мэдрэмж төрдөг вэ? Буруутгалын мэдрэмж. Бид бүгдээр амьдралынхаа туршид буруутгалын энэхүү мэдрэмжийг их бага ямар нэгэн хэмжээгээр үргэлж мэдэрсээр байдаг юм. Харамсалтай нь маш олон хүн энэ мэдрэмжээ хэрхэн даван туулахаасаа мэддэггүй. Тиймээс тэд заримдаа өөрсдөө ч анзааралгүйгээр насан туршдаа тэрхүү буруутгалаа тань амьдарсаар байдаг юм. Гэтэл тэр буруутгал нь тэдний амьдралыг баг багаар сүрүүлсээр байгааг мэддэггүй. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй буруутгалын асуудлаа хэрхэн шийдэх талаар ярилцахыг хүссэн юм. Ингээд энэ цагт хамтдаа 2 дугаар Коринт номыг гаргаад 7 дугаар бүлгээс 9-10 дугаар ишлэлийг харцгаая. Энд Илч Паул гимшил болон гашуудлын талаар өгүүлсэн байна. Хамтдаа энэ хоёр ишлэлийг гаргаад уншийе. Харин одоо би та нарыг гашуудуулсандаа бус. Гашуудл чинь гимшилт хүргэж. Та нар Бурхны дагуу гашуудсанд чинь баярлаж байна. Ингэснээр та нар биднээс болж ямар нэгэн байдлаар зовоогүй билээ. Бурхны дагуух гашуудл нь авралт хүргэдэг гимшлийг бий болгодог юм. Харин ертөнцийн гашуудл үхлийг бий болгодог юм гэсэн байна. Нэгэн байгууллага 500 гаруй хүнээс судалгаа авсан байна. Тэрхүү судалгаанд та буруутгалыг мэдрэх үедээ танд яг ямар мэдрэмж төрдөг вэ гэж асуусан юм. Хүмүүсийн хамгийн олон өгсөн хариултын 1-р шийтгэл, 2-р сэтгэл готрол, 3-р үн цэнгүй болсон мэдрэмж гэсэн хариултууд зөнхөлсөн юм. Өөрөөр хэлбэл бид буруутгалыг мэдрэх үедээ үүнийг дагаад маш олон янзын сөрөг мэдрэмжүүд бидэнд төрж байдаг гэсэн үг. Үннийг хэлэхэд ихэнх хүмүүс эдгээр мэдрэмжүүдэд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэддэггүй. Тэр бүхэл олон хүн өөрийнхөө дотор төрж буй мэдрэмжүүдийг хооронд нь ялгаж салгаж чаддаггүй. Үүнээс гадна бидний дотор төрж буй буруутгалын мэдрэмж үндсэлтэй бодит мэдрэмжүү эсвэл ор үндсэлгүй хуурамч мэдрэмжүү гэдгийг ч тэр бүр ялгаж салгаж чаддаггүй юм. Тэгвэл хамтдаа буруутгал гэдэг ойлголтыг Христэд хараахан итгэж авралыг хүлээн авч амжаагүй байгаа хүний байр сууриас авч үзье. Хэрвээ та Есүс Христийг аврагчаа болгон хүлээн авч амжаагүй байгаа бол та Бурхны өмнө гим нүглээ гимшиж түүний хүү Есүс Христийн загалмай дээр урсгасан цусаар дамжуулан та өөрийн үлдсэн бүх гим нүглээ уучлуулаагүй байгаа бол танд буруутгалыг мэдрэх хангалттай шалтгаан, хангалттай үндслэл байгаа гэсэн үг. Учир нь та үлдсэн гим нүгэл бүрдээ буруутай юм. Магадгүй та тэр зүйлдээ харамсаж байж болно. Бурханаас эсвэл цаад хүнээсээ уушлах гүйсэн ч байж болно. Гэхдээ та Есүс Христэд итгэж авралыг аваагүй бол, түүнийг аврагч эзнээ болгон хүлээж аваагүй бол, түүний загалмайн уучлалаас ангид байна гэсэн үг юм. Энэ тохиолдолд танд Бурханаас уучлал өршөөл гуйх ямар ч бодиттой үндслэл байхгүй гэсэн үг. Учир нь Бурхан бидний гим нүглийг уучилдаг нь гагцхүү түүний хүү Есүс Христийн 2000 жилийн тэртээд загалмай дээр урсгасан цусны улмаас юм. Гим нүгэлгүй зөвхт тэр бидний өмнөөс загалмай дээр цовдлогдож бидний гим нүглийн төлөөсийг төлсөн. Тиймээс түүнд итгэх итгэлээс ангид гим нүглийн уучлал гэж үгүй. Харин бид Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авах үедээ итгэлээрээ гим нүглээ гимшиж Бурхан эцгийн өмнө очих үедээ сая жинхэнэ гим нүглийн уучлалыг хүлээн авч Бурханы хүүхэд болдгийм.
Тиймээс үл итгэгч хүмүүсийн хувьд буруутгалыг мэдрэх хангалттай бодиттой шалтгаан бий гэсэн үг. Харин үүний ганц шийдэл бол Есүс Христэд итгэж Бурхны нэгүслийг хүлээн авах явдал юм. Тэгвэл Христэд итгэж хүний хувьд ярий. Итгэгч хүн буруутгалын мэдрэмжид хэрхэн хандах ёстой вэ? Хамтдаа Библиэс харъя. 1-р Петрийн 2:24 дээр ингэж хэлсэн байна. 1-р Петрийн 2:24. Биднийг нүгэлд үхүүлж зөвхт байдалд амьдруулахын тулд тэр өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар түүний шарахаар эдгээгдсэн билээ гэсэн баг юм. Үнэхээр Есүс Христ бидний нүглийг өөртөө тээсэн. Бидний нүгэлтэй хамт нүглийн буруутгалыг ч бас өөртөө авсан. Тэр бүгдийг нь өөрөө тээж модон загалмайд хадагдсан. Тиймээс та Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авсан л бол таны гим нүглийг Бурхан цаадахсан гэсэн үг. Библиэд хэлэхдээ түүний хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг гэж хэлсэн юм. Тиймээс Бурханы хүүхдүүд болсон бид Бурханы хайр дотор амьдарч эхэлдэг юм. Бурханы нөхцөл болзолгүй хайрын шүхэр дор амьдардаг юм а. Тиймээс Бурханы зөвтгсөн нэгнийг хинч яллах боломжгүй юм. Харин Христийг аврагчаа болгон хүлээн авахаас татгалцсан аливаа хүмүүсийн дээр буруутгал хийгээд Бурханы уур хилэн байх юм. Иоханны 3:18-ыг харах юм бол мөн Иоханны 3:36 дээр харах юм бол Христэд итгэхээс татгалцсан хүмүүсийн дээр Бурханы буруутгал ба уур хилэн байх болно гэдгийг маш тодорхой хэлсэн байдаг юм. Библиэд итгэгч биднийг сэтгэлээр унсан, гутарсан, урам зориггүй амьдралаар амьдрах ёстой гэж огт хэлээгүй. Учир нь бид бол Есүс Христийн дотор Бурханаар уучлагдсан Бурханы хүүхдүүд юм шүү дээ. Тиймээс Христийн дотор байгаа бидэнд ямар ч ял буруутгал байхгүй. Үүнийгээ дагаад Бурханы уур хилэн бидэн дээр буухгүй гэдэгт бид бүрэн итгэлтэй байж болно. Эсвэргээр итгэгч хүмүүс гэдэг бол агуу Бурханы хайр дотор амьдрах учиртай хүмүүс юм. Тэгвэл энд нэг том асуудал бий. Одоо миний хэлэх зүйлийг анхааралтай сонсоорой. Буруутгалтай холбоотойгоор бидэнд тулгардаг нэг том асуудал бол Бурханы тухай бидний ойлголт Библийн ойлголтоос хол зөрөөтэй байдаг явдал юм. Өөрөөр хэлбэл бид Бурханыг ойлгохдоо Библийн дагуу биш харин өөрсдийнхөө ойлголтын дагуу төсөөлдөг. Бурханыг өөрсдийнхөө төвшөнд авчирдаг гэсэн үг. Тэгээд бид бусдад яаж ханддаг шигээ Бурханыг бидэнд тэгж ханднаа гэж эндүрдэг. Тийм ч учраас бид өөрсдийнхөө дотор буй буруутгалын мэдрэмжтэй эвлэрэхтэй их амархан байдаг юм. Учир нь бид өөрсдийгөө Бурханы хүлээлтэд хүрэхгүй хүмүүс гэж боддог. Бид итгэлийн амьдралдаа олон удаа унж бүдэрдэг. Тэгэд үүнээсээ болоод Бурханы хүлээлтэд хүрэхгүй хүн гэж өөрийгөө дүгнэдэг юм. Гэвч Библиэд нэг ч удаа ингэж хэлээгүй гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Тэр нэгэн өглөө Есүс синагог дотор Исая номоос уншихдаа юу гэж унсныг санаж байна уу? Лук номын 4:18-ыг үзэх юм бол тэр намайг илгээсэн, олзлогсодод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтад байгстыг чөлөөлөхийн сацуу, эзний тааламжт жилийг тунгалахын тулд юм а гэсэн байна. Харамсалтай нь өнөөдөр сая хүмүүс буруутгалын хүлээсэн дунд амьдарч байна. Тиймээс та одоо миний хэлэх үгийг анхааралтай сонсоорой. Та буруутгалын мэдрэмжэндээ автахаас өмнө эхлээд Бурханы үгэнд бичигдсэн Бурханы гайхамшигт үннийг ойлгож мэдэрхийг хичээгээрэй. Учир нь бид бүгдээрээ өөрсдийнхөө гаргасан алдаа дутагдлыг мэдэж байдаг юм. Тийм ч учраас өөрсдийгөө буруутгалын мэдрэмжийн дунд амьдрах ёстой хүмүүс гэж эндүрдэг. Гэтэл Библиэд итгэгч бидний гим нүглийг Есүс Христийн дотор Бурхан үүр цаатгсан гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг. Бурхан биднийг Есүс Христийн дотор гим буруугүй хэмээн тунхалчихсан. Есүс Христийн цус бидний гим нүглээс маань угаан цэвэрлсээр байдаг юм. Түүгээр зогсохгүй Есүс Христ яг одоо Бурхан эцгийнхээ баруун гар талд залран бидний төлөө зуушлан залбирсаар байгаа. Цаашилбал бид Бурханы ариун сүнсээр тамгалагдсан Бурханы хүүхдүүд. Бидний бүх гим нүглийн өрийг Есүс Христ нэг мөсөнд төлсөн учраас одоо биднийг буруутгах зүйл нэг ч үгүй юм. Гэхдээ мэдээж энэ бид хизээш нүгэл үлдэхгүй гэсэн үг биш ээ. Мөн та бид алдаа гаргахгүй, бүтлгүүтэхгүй, Бурханы эсрэг нүгэл үлдэхгүй гэсэн утгач биш. Харин бид Бурханы эсрэг нүгэл үлдэх үедээ тэр гим нүглээ илчилж хүлээн зөвшөөрж гимшин улаах үүрэгтэй. Бас Бурхан биднийг сахилгажуулж шаардлагатай үед саваад хаваас бид түүнийг нь ч бас даруугаар хүлээн авах үүрэгтэй. Учир нь Бурхан биднийг хайрлсан учраас сахилгажуулдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Библиэд биднийг сэтгэлээр унах ёстой, өөрийгөө гологдсон мэт мэдрэх ёстой, өөрийгөө ямар ч үн цэнгүй гэж бодох ёстой гэж хэлсэн ганц жишэл байдаггүй юм шүү. Чи юу хийж хэвдээ гэж өөрийгөө буруутхан, дорд үзхийг сургасан ганц жишлэл
Библиэд байхгүй. Харин ч эсвэргээрээ бид бол Есүс Христ дотор уучлагдсан Бурхны ариун хүүхдүүд юм. Гэхдээ ингэж хэллээ гэд би энд та нарт тиймээс дуулууртаагаар нүгэл үлдээд байж болно гэж хэлсэн юм биш. Намайг хангалттай олонгуудаа сонссон хүмүүс намайг хизэж ингэж хэлэхгүй гэдгийг сайн мэднэ. Бас Бурхны тэнгэрлэг сахилгажуулалт заримдаа бидний дээрээс маш хатуугаар буух боломжтой байдаг гэдгийг бид ойлгох ёстой. Гэхдээ Бурхны сахилгажуулалт нь эцсийн дүндээ биднийг шийдэх зорилготой биш юм. Харин Бурхны сахилгажуулалтын зорилго сахилгажуулалт гэдэг үгнээсээ тодорхой харагдаж байна. Тэр биднийг сахилга баттай байлгахын тулд, засаж залруулахын тулд үүнийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл бидний зам байдал алхмыг засахын тулд бид өөрсдийнхөө мөн чанарын дагуу алхаж түүний нэрийг алдаршуулан амьдрахын тулд юм. Иймээс Бурхны зорилго хизээж биднийг нурааж, устгах, сүрүүлэхийн төлөө байдаггүй. Биднийг үнцэнэ дутуу мэдрээсэ гэж тэр хизэж хүсдэггүй. Эсвэргээрээ түүний зорилго үргэлж биднийг босгон байгуулах, төлөвшүүлэхийн төлөө байдаг юм. Үүнийг илүү сайн ойлгохын тулд мөн Библиэсээ л харъя. Эфес номын 2 дугаар бүлгийн 8. Нэгүслийн учир итгэлээрээ аврагдсан та нараас бус харин Бурхны бэлэг бөгөөд 9 дээр нь үйлсээр чинь биш тул хинч үл сайрхах болно. 10 дээр нь учир нь бид сайн үлсийн төлөө Есүс Христ дотор бүтээгдсэн түүний бүтээл мөн биднийг эдгээрийн дотор яваасаа гэж Бурхан урдаас бэлтгэсэн билээ гэсэн байна. Илч Паул биднийг онцгой үн цэнтэй хүмүүс гэж хэлсэн байгааг бид харж байна. Тэгвэл биднийг ийм үн цэнтэй хэмээн тооцсон тэр Бурхан бидэнд чиний алдаа дутагдал бүрийг чинь алдахгүйгээр шийдэх болно гэж хэлнэ гэж үү? Үгүй. Библиэд тийм ишлэл нэгч байхгүй. Бурхан биднийг дараагийн удаа алдаа гаргахыг анаад хүлээж байдаг. Алдаа гарах бүртмэн саваадаж байдаг харгас нэгэн биш үлээ. Зарим хүмүүс Бурханы эсрэг нүгэлүүлдэд Бурханы өмнө гимшигтэй Бурханы уучлал өршөөл зөвхөн өөрөөс нь шалтгааллах юм шиг сандаг. Гэтэл үнэндээ тийм бишээ. Библиэд хэлэхдээ биднийг Бурханы нэгүслэр уучлагдсан гэдгийг тодорхой хэлсэн байдаг юм. Энэ аврал уучлал дээр бидний нэмж чадах зүйл гэж нэгч үгүй. Бидний уучлал бидний гимшлээс биш. Харин Есүс Христ аврагч эзнээ болгон хүлээн авсан эсхээс шалтгаалдаг юм. Харин бидний гимшил бол Бурхантай нөхөрлөх нөхөрлөл. Бурхантай харилцах харилцааг маань эргүүлж сэргээж буй алхам юм. Өөрөөр хэлбэл гимшил нь бид өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгийг, Бурханы хүүхэд атлаа, Бурханы хүүхдэд тохирохгүй алхам хийсэн гэдгийг, энэ алхмаа засах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Бас Бурханаас ямар ч сахилгажуулалт ирсэн даруугаар хүлээн авах болно гэдгээ илэрхийлж буй хэлбэр юм. Үнэхээр бид бол Бурханаар уучлагдсан Бурханы хүүхдүүд юм. Гэтэл үүнийг мэддэг хэрнээ бид дотроо буруутгалын мэдрэмжүүдийг тээсэр байдаг. Харамсалтай нь тэрхүү буруутгалын мэдрэмж нь биднийг дотроос мань сүрүүлэх аюултай гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Тэр бүхэл олон хүн дотроо буруутгалын мэдрэмжүүдийг тээн амьдарч байгаагаа өөрсдөө ч анзаардаггүй юм. Тиймээс би нэг зүйлийг энд онцлон хэлмээр байна. Библиэс үзэх юм бол Христэд итгэж хүн бүр Бурханы хүүхэд болов зогсохгүй. Бидний хүн нэг бүр Бурханы өмнө Христийн дотор зөвхт болгогдсон юм. Тиймээс бид хин юм бэ? Бид бол Бурханаар золигдсон, уучлагдсан, Бурхантай эвлэрсэн, зөвтгөгдсөн, алдаршуулагдсан амьд Бурханы хүүхдүүд юм. Бид бол Бурханы үрдийн хайр, мөнхийн нэгүсэл дотор амьдарч буй, Бурханы ариун сүнсээр тамгалагдсан Бурханы ариун хүмүүс юм. Энэ бол бид. Тиймээс бид буруутгалыг авах ёстой нүгэлтнүүд биш, харин ч заримдаа алдаж, заримдаа бүдэрч, заримдаа нүгэл үлддэгч Бурхан эцгийнхээ өмнө Христийн дотор зөвтгөгдсөн ариун хүмүүс юм. Хэдий тиймч бидний хүн нэг бүр амьдралдаа их бага ямар нэгэн байдлаар буруутгалын мэдрэмжүүдийг заавал мэдэрдэг. Би ч бас адилхан. Тэгвэл Христэд итгэгчид бид яг ямар шалтгааны улмаас буруутгалыг мэдрээд байна вэ? Хамгийн ихний шалтгаан бол гим нүглийн улмаас. Бид Бурханы өмнө дуулуургүй байх үедээ үүнийг мэдэрдэг. Учир нь ариун сүнс бидний гим нүглийг илчилж, биднийг зэмлэж байгаа нь тэр юм. Тэгэхээр Христэд итгэгчид бид амьдралдаа буй гим нүглийнхээ улмаас заримдаа буруутгалыг мэдэрдэг. Жишээ нь нэгэн эмэгтэй үр хөндүүлсэн байжээ гэж бодъё. Тэгэд Бурханы өмнө гимшин залбирсан боловч буруутгалын мэдрэмж нь огт арилахгүй байжээ гэж бодъё. Тэгвэл тэр хэдэн удаа гимшин залбирах ёстой юм бэ? Хэрвээ тэр эмэгтэй Христэд итгэсэн бол түүний гим нүгэл Христийн загалмай дээр бүрэн уучлагдсан гэдгийг санах хэрэгтэй. Тэгээд тэр Бурханы өмнө гимссэн бол Бурханы тэнгэрлэг сахилгажуулалтыг хүлээн авсан бол
Тэгэд бүхнийг орхиод цаашаа алхах хэрэгтэй. Өөрийнх нь дотор төрж буй өөрийгөө буруутгах, өөрийгөө өрөвдөх, өөрийгөө шүүх, сэтгэлээр унах, өөрийгөө үнд цэнгүү тооцох гэх мэт тэр бүх мэдрэмжүүдийг хойш тавих ёстой. Учир нь биднийг зовоохын тулд сатан биднийг энэ бүх мэдрэмжүүдээр дамжуулан дарамталж, ичгүүрт оруулахыг хүсдэг юм. Мэдээж би үүгээрээ үр хүндэлт гэдэг бол жижигхэн хэрэг юм гэж огт хэлэх гээгүй юм шүү. Харин эсвэргээрээ би Бурхны нэгүсэл үүнээс илүү агуу гэдгийг л хэлхийг хүссэн юм. Гим нүглийг жижиг зүйл гэж үзэх, Бурхны нэгүслийг илүү агуу гэж үзэх хоёр хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг битгий мартаарай. Үнэн дээр Христэд итгэгчид бид Бурхны хайрыг заримдаа дэндүү дутуу үнэлдэг. Бурхан над шиг ийм өөдгөө амьтныг яаж хайрлаж чаддаг байна гэж бид заримдаа боддог. Учир нь бид Бурхныг өөрсөд чигээ боддог юм. Бид хүний аминд хүрсэн алуурчныг адгийн нүгэлтэн гэж боддог. Гэтэл хар багаасаа цуглаанд явж номол сонссон ч Христийг аврагчаа гэж хүлээн авахаас татгалцсан тэр хүн алуурчнаас илүү ариун хүн гэж юу? Үнэндээ бид аливаа гим нүглийг Бурхны биш өөрсдийнхөө байр сууриас харж шүүдэг юм. Тэгэхээр гим нүглээс болоод бидний дотор буруутгалын мэдрэмж төрдөг байна. Цааш нь аваад үзвэл бидний өссөн орчин, бага насндаа үзэж туулсан бүхэн заримдаа бидний дотор буруутгалын мэдрэмжийг суулгаж өгсөн байдаг. Жишээ нь хэн нэгэн хүнийг хүүхэд байхад нь эцэг эх нь салсан байжээ гэж бодъё. Тэгээд тэр хүүхэд багаасаа буруутгалыг мэдэрж өссөн. Би тэр хүүхдийг эцэг эхийн салалтад буруутай гэж хэлэх гээгүй. Харин тэр хүүхэд буруутай мэдрэмжийг тээж өссөн гэдгийг хэлж байна. Гэр бүл салтаас болоод маш олон хүүхдүүд өөрөө ч мэдлгүй ийм мэдрэмжтэй өсдөг юм. Би л ямар нэгэн зүйл буруу хийсэн болохоор аав ээж хоёр маань салчихлаа гэж тэд дотроо эндүрдэг юм. Зарим хүүхдүүд хайр халамж дутагдсан орчинд өснөөсөө болоод дотроо буруутгалыг тээх хандлагатай болсон байдаг юм. Би л ямар нэгэн зүйл буруу хийснээс болоод хүмүүс намайг хайрлахгүй байна гэж тэр хүүхдүүд дотроо дүгнсэн байдаг юм. Гэтэл үнэндээ тэр хүүхэд ямар ч буруугүй. Зүгээр л эргэн тойронд нь буй том хүмүүс ямар ч мэдрэмжгүй, хайхрамжгүй, хүүхэдээ санаа тавих завгүй байсан болж таардаг юм. Харамсалтай жаахан хүүхдүүд үнийг ойлгохгүй. Тиймээс өөрийгөө л буруутгаад яваад байдаг юм. Зарим хүүхдүүд аав ээжийнхээ хүлээлтэд хүрч чадахгүйгээсээ болоод өөрийгөө буруутгадаг. Спортын талбар дээр эсвэл хичээл сургууль дээрээ ээж аавынхаа шаардсан тэр амжилтад хүрч чадахгүй байх үедээ тэр хүүхдүүд өөрсдийгөө буруутгадаг. Заримдаа бид өөрсдөө яг ийм хандлагыг Бурхны өмнө гаргадаг. Би Бурхны хүлээлтэд хүрсэнгүй гэж бид өөрсдийгөө буруутгадаг юм. Гэтэл Бурхан бидэнтэй адилхан хүн биш. Тэр бүхнийг анханасаа мэдэж байсан гэдгийг бид заримдаа мартчихдаг. Мөн бидний дунд өөрийгөө голох хандлагатай хүмүүс олон байдаг. Үүнээс болоод бидний зарим нь өөрсдийгөө ямар нэгэн сайн сайхныг хүртэх зохисгүй хүмүүс гэсэн бодолтой болсон байдаг юм. Энэ бол үндэ ямар ч үндэслэгүй буруутгалын мэдрэмж юм. Гэтэл бидэнд юу зохистой, юу зохисгүй гэдгийг бид биш, харин Бурхан мэддэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хэрвээ Бурхан бидэнд ямар нэгэн сайныг өгсөн бол бид Бурханд талархаж, талархалтайгаар хүлээн авах ёстой. Үндэ бидний хинэн ч авралыг авах зохистой байгаагүй шүү дээ. Гэтэл Бурхан бидэнд авралыг өгсөн. Тэгвэл тэр бидэнд өөр олон зүйлийг чөлөөтэйгээр өгөхгүй гэж юу? Тиймээс буруутгалын хүлээс бол бидний амьдралд байж болох хамгийн аюултай хор хөнөөлтөй тэр хүлээсүүдийн нэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгохгүй бол бид өнгөрсөн амьдралдаа хийсэн ямар нэгэн зүйлээсээ болоод өөрийгөө одоо хүртэл буруутгахсаар байх болно. Хэрвээ та өнгөрсөн амьдралдаа үйлдэлсэн ямар нэгэн зүйлээс болоод одоо ч өөрийгөө буруутгахсаар байгаа бол Бурхны өмнө гимшээрэй. Тэгээд тэр таныг бүрэн дүүрэн уучлсан гэдэгт итгэж тэр тавгүй мэдрэмжээ дотроосоо авч хаяарай. Зарим хүн би Бурхны уучлалыг хүлээж авах зохисгүй хүн гэж хэлдэг. Тийм биш ээ. Хэрвээ та Бурхны өмнө гимссэн бол, Бурхан таныг уучлсан бол, та уучлалыг нь хүлээн авсан бол үндэ Бурхны уучлалыг хүлээн авах зохисгүй хүн гэж нэг ч үгүй. Гэхдээ энэ гол асуудал биш. Учир нь уучлал биднээс биш харин 2000 жилийн тэртээд загалмай дээр цусаа урсгасан Христэс шалтгаалдаг юм. Тиймээс та өөрийгөө Бурхны уучлалыг хүлээж авах зохисгүй хүн гэж бодхоо боль. Эцэст нь заримдаа бид хэтэрхий мэдрэмжэндээ хөтлөгдөх гээд байдаг. Гэхдээ энэ тохиолдолд бид мэдрэмжэндээ биш харин итгэлдээ хөтлөгдөх учиртай юм. Хэрвээ та өнгөрсөн амьдралдаа үйлдэлсэн ямар нэгэн гим нүглээсээ болоод өөрийгөө буруутгахсаар байгаа бол тэрнээс ч өмнө 2000 жилийн тэртед Есүс Христийн үйлдэлсэн агуу үйлсийг санаарай. Тэгээд буруутгалаа дотроосоо авч хаяа.
Тэгээд Христийн дотроос амар тайвныг хүлээж аваарай. Эс твгээс буруутгал чинь таныг дотроос чинь эдсээр амьдралыг чинь сүрүүлэх болно шүү. Есүс Христийг аврагч эзнээ болгон хүлээн авсан тэр мөчид Бурхан таныг буруугүй гэж тунхагласан. Түүний загалмаа дээрх үхэл таны өнгөрсөн одоо ирээдүйн бүх гим нүглийн төлөөсийг төлсөн. Энэ бол буруутгалтайгаа нүүр тулахад бидэнд туслах хамгийн чухал түлхүүр юм. Харин авралыг авсан бид Бурханы эсрэг нүгэл үйлдсэн бол гим нүглээ гэмшиж Бурханы бүрэн дүүрэн уучлалыг хүлээн авах учиртай юм. Тиймээс хамтдаа энэ цагийн төгсгөлд 1-р Иохан 2-ын 1-5-д бичигдсэн гайхамшигтай үгсийг эргэн санацгаая. Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэгэн нүгэл үйлдвэс эцгийн өмнө бид өмгөөлөгчтэй хагаад тэр бол зөвхт Есүс Христ мөн. Тэр өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн учир төдийгүй хамаг ертөнцийн нүглийн учир үлээ. Бид түүний тушаалуудыг сахивал үүгээрээ бид түүнийг таньснаа мэднэ. Түүнийг би мэднэ гэж хэлээд түүний тушаалуудыг сагдаггүй нь худалж бөгөөд түүнд үнэн алга. Харин түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид түүний дотор байгаагаа мэднэ. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.